Сайн байцгаана уу? Налагчуудаа хайртугийн мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ энэ цаг мөчид Эрдэмийн баяраа тэмдэглэж байгаа. Инхрээ бяцхан охин гоо маралдаа хэмээн хаяглаж аавынхын зүгээс амьдралынх нь хамгийн нандин мөчийг хуваалцаж чадахгүй байгаад уучлаарай. Аав нь ажиллаад тарж очиод охиноо зөндөө баярлуулна. Харин чимэн сурлах хөдөлмөртөө амжилттай байж ирээдүйн зорилгодоо заавал хүрээрэй хэмээн маш гоё гинтийн бэлэг илгээснийг бид бяцхан зочиндоо уламжлахаар хөрөлцөн ирээд байна. Эрдэмийн сураа Ооца баярын төргий. Ооца сайхан баярлж байна уу? Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгээ барихаар яг одоо ээлжид шинэхэн бяцхан зочинтойгоо уулзаад байна. За гомарлаа энэ өдрийн минь төргий. баярлаа. За гомарлаа би айгүй гоё баяр дээр ороод ирэх шиг боллоо. Өнөөдөр миний дүүгийн хувьд ямар баяр болж байгаа? Хонхны иш, гоё иш. Найзтайгаа байсан. Дурсгалтай байдаг. За тэгэхээр одоо хоёуланг үзэж байгаа олон хүмүүс хагаа хоёул өөрсдийгөө бас танилцуулъя гэхүү. Манай охин аль сургуулийн хэдийн ангийн сурагч вэ? Олон сургуулийн 5-1 ангийн сурагч гомор. За тэгэхээр баяр дээр нь ер нь ингээд харсан чи анаа л ирсэн байгаа. Имэж ирсэн байна. Ер нь чи хэнийг байхасаа гэж хүссэн бэ? Аавыг хасагдсан. Ааж тавцсан. За тэгээд анаа энэ гинтийн бэлгийг маш эрт өгсөн захиалгын дагуу дүүгийнхаа баярыг хуваалцах гэж бас баяр дээр нь ажилтаа байгаад ирж амжаагүй ч гэсэн бяцхан охиндоо мэдчилгээ дэвшүүлсэн аавынх нь нэрийн өмнөөс авчирж байгаа шүү. За юу түрүүн дүүдээ баярын минь хүргэж сурлагын өнөрөөс өндөр амжилтыг хүсэн яраяа. Аавгаа ер нь санаж байна. За тэгэхээр анаа энэ бэлгийн өгөхөөс өмнө эхлээд дүүдээ гоё аавынх нь хэлж өгөөрөө гэсэн үгийг нь уншиж өгнө. Чи минь харин сайн сонсох ёстой шүү. За асаж дэвших галын минь сахиус, алган дээр минь буусан наран, аав ээжийнхээ хайраа сургасан, аз жаргалын цэцэг болсон амин хайртай охин минь ээ. Чамдаа аав нь Эрдэмийн баярын минь хүргэе. Чухал мөчт нь хажууд нь байж чадаагүй үнэхээр их уучлаарай. Тэгвэл миний охин чинь маш мундаг. Аавыгаа ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Аав нь мэдээж ажилтай учраас энэ баяр дээр байж чадаагүй. Тэгвэл ирээдүйн зам мөрнөлтөө дардан үргэлж зарсандаа хүрээсэй гэдэг тэр их итгэл сэтгэлийг өөртөлж энэ гинтийн бэлгийг охиндоо өгч байгаа шүү. Охин ор гэдэг чинь ээж аавынхаа зүрхнээс буяатай очир эрдэнэ байдаг юм шүү. Чи минь хүслэн биелүүлж хүмүүний орчлон дандаа од шиг гэлэлцэж яваарай. Аавыгаа охиндоо ямар их хайртайг чи минь мэднэ үсттэй чанга тэрэн үнсээ аав болсон. За тэгээд дүүдээ баярын мэнд хүргэе. Мишэн тормой хорхон монголжин миний хайртай хрицэцэг минь. Гомрлоо. Чи ер нь манай налагчуудын хайр түгээг үзтээ юм. Тэгээд ааваас ер нь юм гинтийн бэлэг явуулах болов уу яах вэ гэж хүлээж ирсэн. Тэгж ирсэн гэж бодчихсан. Ингэж ирнэ гэдэг юм гэдэг. Тэгвэл хүслэн биелсэн биш тийм манай охин. Тэгвэл одоо анаа тэндээс нөгөө бичлэг хийж байгаа. Тэгээд аав нь хэдий ажилтаа ч гэсэн өглөөнөөс хойш бүр зав гаргаж заавал миний охин дээр очиорой гэд бас бичлэг хүлээж байгаа учраас одоо хоёлаа тийшээ харж аваад аавтай хандж байгаа юм. Аваа баярлаа хайрт шүү. Ирээгүй ч гэсэн бэлэг чинь таалагдлаа. За тэгээд би бас нэг зүйлийг бичлэгтээ хэлмээр байгаа. Манай хонгор зүйл чи ямар спорт хичээлдэг вэ? Тэквондо. I think тэгш. Тэгээд анаад нь аав нь хэлэхдээ сая манай охин нэг мундаг тэмцээнд ороод алтан медаль авсан гэж сонссон. Яг гэсэн шүү. Хоёул спортынхаа талаар бас танилцуулъя. Тэквондоор хичээлээд хэдэн жил болж байна? Одоо 9 сараас явж эхэллээ даа. Тэгээ 3 тэмцээнд орсон. Тэквондогоор бас багш болох сонирхол байсан. За тэгвэл эгчин дүүдээ баярын мэндийг дахин хүргэе. За тэгээд ирээдүйд тэквондогийн спортоор би л чамайг төв дэлхийн авраг болох байхаа гэж бодож байна. Тэгэхээр аавынхаа нэрийг маш өндөрт гаргасан авьяаслаг спортлог мундаг охин болоорой. Баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй. Баярлалаа. Амхан ганцхан биенд минь аз жаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинэхэн зөрхөндөө ээжигээ багтаан ивэсэ инхи хорхон үрс минь ээжтэй ирсэнд бай
баярлалаа. Эрхэн чинээхэн зүрхэндээ ээжигээ багтаан хайрласан. Инхий хөөрхөн үрс минь ээждээ ирсэнд баярлалаа. Зураад л байсан юм зүрхэндээ